За тэгээд мэдээж энэ 12 сар бол хүн төрөлхтний бол нэлээд тийм чухал сар байдаг. За одоо цастаач одоо 100 үргэлж 100 болдог газар ч ямар ч газар ер нь бол яг Крисмас баярыг бол тэмдэглэн өнгөрүүлдэг байгаа шүү дээ, тийм үү? За тэгээд хүн болго яг хөөр энэ баярыг бол ямар нэгэн байдлаар бол өөрсдийнхөө цаг зав, зориулалт, төлөвлөгөө, мөнгө санхүү ямар нэгэн хөтөлбөрүүдийг бол зориулж бэлтгэдэг байгаа, тийм үү? За Христ итгэгчийн учраас бас яг энэ 12 сарын сүүлээрсэн бас яг Христ мэдслийн баярыг маш их хүлээдэг хүмүүсийн бас нэгэ гэж бас харж болно, тийм үү? За Христ итгэгчид хоёр том одоо баярын нэг нь бол юу вэ? Одоо тэмдэглэн өнгөрүүлдэг нэг нь бол энэ Христ мэдслийн баяр бол нөгөөх нь амлалтын баяр, тийм амлалтын баяр. Үхлээс амилсан баяр гэж ярьж байгаа, тийм үү? За тийм учраас Христ итгэгчдүүд бол маш чухал сараа гэж бас хэлж болно. За та нар ямар нэгэн зүйлтэй болох үед хүлээх юм уу? Эсвэл хин нэгнийг хүлээх үед ямар байдаг вэ? Ер нь бол маш их догдолдог шээ, тийм үү? Маш их одоо хүлээнэ гэдэг чинь бол одоо байсууч чадахгүй хурдан болоос хурдан уулзахмс эсвэл хурдан тиймтэй болох юмсаа гэдэг ийм догдлол дүүрэн байдаг шээ, тийм үү? Тэгвэл Христ мэдслийн баяр гэсэн бас та нарын хувьд бас тийм байгаасаа гэж бас найдаж байна. Болоосаа гэж бас хүсэж байна, тийм үү? За монголчууд бол угаасаа баярт их дуртай, тийм учраас маш их баярсаг ард түмэн гэж яриад байгаа ш, тийм үү? Жид хэдэн баяр байна ч гэлээ. Энэ дээр төрсөн өдөр, гэр бүлийн төрсөн өдөр, байранд орсон, машинтай болсон гэж байна. Тэмдэглэх баярууд бол их байдаг юм шиг. За тэгээд юу бид нар 11 сараас хойш харах юм бол монголчууд ер нь бол шинэ жилийн баярын уур амьсгал бол айл эзэнэ гэдэг. Тэгээ сошиал платформоор ингээд харах юм бол рекламууд нь яваад эхэлсэн, тийм. Маш их одоо ингээд бэлтгэлтэй байгааг бас бид эндээс харж болно. За бид нар эргэн тойрноо харах юм бол юу болж байна? 12 сар болонгууд хөл хөдөлгөөн их болоод, гоё чимэглэлүүд их болоод, өнгө зүйлтээр тэг хот маань бас ингээд чимэглэгдсэн гэрэл гэгээтэй болсон байдаг ч тийм үү. Дэлгүүрүүд албан байгууллагууд ч гэсэн бас яадаг вэ? Бас бүгдээрээ бас байгууллагуудаа гоё чимэглээд гоё бас лангуунууд нь юу гэхээр одоо шинэ жилийн одоо бэлэг багцуудаа бас ингээд зарлж ингээд яадаг гэхээр бид шинэ жилийн уур амьсгалтай бэлтэж байгааг ингээд хардаг аа. За гэр бүлд бол юу болдгоо хүүхдүүд айл хийж байна. Манай одоо эхнэрийн одоо хамаатны хүүхд бүр айл одоо 11 сард айл хийж ёолко чимгэлцсэн. Хүүхдүүд яг шинэ жилийн өдөр ингээд хамтдаа гэр бүлээ одоо өнгөрүүлэхийн тулд 1 сарын турш 2 сарын турш одоо ингээд гоё ёолко ингээд чимээд ингээ баярлалтай хөөрөлдөж за тэгээд яг гэр айл болно яг хөөр тэр шинэ жилдээ зориулаад одоо хоол унд бэлтгэн хувцас сонор бэлтгэн тийм үү хэнийг өрөх үү бэлтгэн хаана чинь оноо гарах уу гэж олон юм бас төлөвлөж байгаа ах тийм үү та төлөвлөж байгаа юу гайгүй за төлөвлөж байгаа ах тийм үү гэхдээ яг энэ олон баяр энэ одоо шинэ жил энэ одоо энэ баярын уур амьсгал дотор Христ итгэгчийн зүрх сэтгэл бас ямар байгаа гэдэг асуулт гарч иж байгаа гэсэн үг. Христ итгэгч. Бидний хувьд бол энэ баярууд хүмүүс бол яг мэдгүйгээр энэ баярыг бол тэмдэглэн өнгөрүүлж байгаа боловч Христ мэдслийн баярын утга учирыг бол дэндүү Христ итгэгчид дэндүү сайн мэдж байгаа учраас илүү утга учир ач холбогдол өгнө баха гэж бас найдаж байгаа. Тиймдээс бид нар яг хөөр одоо өнөөдрөөс ингээд 7 хоногор хөөрхөн уран ус ингээд чимэглэлүүдээ нэмээд яваад сүүлийн 7 хоногт бол ингээд чимэглэл бүтэн болдог байгаа шүү, тийм үү? За тэгэхээр та бүхний зүрх сэтгэл ер нь ямар байгаа вэ гэдгийг бас бодоосоо гэж бас хэлмээр нь асуулт байна, тийм үү? Та бүхний зүрх сэтгэл Христ мэдслийн баярт ер нь юу найдаж хүлээж байгаа гэдэг асуулт байгаа. Тийм үү? За мэдээж тэр үед бол бид нар авралыг одоо баярт одоо бидний төлөө хийсэн Христ ирсэн үйлсүүдэд талархаж тийм Бурхны амлалд биелээ болсон тус талархаж мөрд хүндэглийг бол өргөх нь зүүн хэрэг байгаа. Гэхдээ өнөөдрийн Исая ном 44 бүлгээс харах юм бол 3 дугаар эшлэлээс харах юм бол тэр амлалтын хүүд хүрхөөс өмнө бидний зүрх сэтгэл ямар байх ёстой гэдгийг бол тэнд бол тайлбарлсан байна. За энэ хэсгийг 43 дугаар эшлэл бол Матай ном тэр одоо сайн мэдээ 4 ном дээр Иохан Баптист Иохан яг цүлд бол энэ зүйлүүдийг яасан бэ? Хашгирч хаа сайгүй яасан бэ? Ярьж ирсэн тийм үү? Эзний замыг бэлтгэцгээ тэр ирж байна. Тэгээд хотгор нь яг гүдгэр нь яг хөндөй талууд нь яг ёстой тэгших ёстой дахин шулуун болох ёстой гэж зүйлүүдийн тухай дурдж ирсэн гэж хэлж болно. За тэгэхээр бид нар өнөөдөр ч бас Христ мэдслийн баярыг гэсэн зүрх сэтгэлтэй бэлтгэхийн тулд магадгүй энэ баярын утга учир заримдаа зөвөр нэг уламжлалт болцсон уламжлалт болгон тэмдэглэдэг нэг юм баяр болцсон байж магадгүй. За эсвэл нэг олон баяруудын нэг учраас яг нэг тэмдэглэсэн яг нэг оролцсон яг ингээл нэг өнгөрүүлэх гэсэн тийм бодлуудаас байж болох юм. Зарим магадгүй энэ баярт нэг тэмдэглэхгүй бас ийм төвөгтэй хандсан бас тийм байдлуудаас хандчихж болох юм.
нэг юм төвөгшөөсөн ч юм уу эсвэл тиймэрхүү хандлагууд бас байж иж болох юм. Тэгэхээр яг үхээр Илж Иохан яагаад 43 дугаар ишлэлээс дурдж ярьсан бэ гэхээр бидний Христ мэдсэний баярыг тэмдэглэн өнгөрүүлэхэд бидний дотор зүрх сэтгэл дотор засах ёстой, амьдрал дотроо залруулах ёстой хэд хэдэн зүйл байна гэж ярьж байгаа. Зан чанарын хувьд бас байна, хандлагын хувьд бас байна тийм үү? Тэгээ оюун санааны хувьд бол сүнслэг байдлын хувьд бол хэд хэдэн зүйлийг энэ 43 ишлэлээр бол дурдсан байгаа даа. Тэгэхээр ингэж хэлсэн байна. Зэлүүд талд эзний замыг бэлтгэцгээ гэж хэлсэн байгаа. Эзний замыг бэлтгэцгээ. Энэ өөрөөр хэлбэл бэлтгэцгээ гэж бэлтгэх гэдэг нь юу гэж байгаа вэ? Та нар эзний замд ямар нэгэн саадууд байна гэсэн утгыг илэрхийлж байгаа. Тийм учраас энэ ажил та нар одоо ороорой гэж ярьж байгаа. Өөрийнхөө зүрх сэтгэлээ та нар засаарай гэж ярьж байгаа. Хандлагаа засаарай гэж ярьж байгаа. Христ мэндэлсэн тэр хүүхдэд бяцхан хүүг та нар хүлээж авахд зүрх сэтгэл оюун санаагаа бэлтгэрэй гэдгийг бол энд зааж өгч байгаа гэсэн утгатай зүйл юм. Эртний хүмүүс бол ямар байдаг гэсэн бэ гэхээр хаад ноёд юм уу эсвэл чухал хүмүүс тухайн улсад ирэх үед болохоор төрүүлээд хүмүүс очдог байгаа. Тэгээд өөрийнхөө нэг хөлийн бүсээр орж ирэхэд яг хаантайгаа юм уу хин нэгэнтэй уулзах үед болохоор төрүүлж явж байгаа хүн бол замыг нь бэлтгэдэг байгаа. Зочин ирж байна, хаад ноёд ирж байна, илч ирж байна. Чухал одоо хаантаа уулзахаар хүмүүс ирж байна. Манай хотод өөр улсаас чухал хүмүүс элчин сайдад ирж байна гэхэд болохоор төрүүлээд элчнэр яваад замыг шалгаад буцаж явахдаа бас замыг шалгаад ямар ч асуудалгүйгээр уулзалтуудыг бол бэлтгэж өгдөг гэсэн байгаа. Тийм учраас Исая яагаад юу гэж хэлсэн бэхээр замыг бэлтгэцгээ гэхэд болохоор хуучин гэрээний хүмүүс бол энийг бол ойлгодог гэсэн байгаа. Замаа засах хэрэгтэй байна. Над руу хэн нэгэн ирж байгаа юм байна гэдэг бол тэд нар мэдэж байсан гэсэн утгыг илэрхийлж байгаа. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн бас Есүс энэ дэлхий дээр ирэхээс өмнөх энэ үйлчлэлүүд Иохан болвол тунхлаж байсан. Харин 2000 гаруй жилийн өмнө Есүс Христ ирээд Бурхны амлалт гайхамшигтай амлалт биелэл олсон байдаг. Хуучин гэрээний хүмүүс ч гэсэн бас энэ Христийн гэрэлд бэлтгэсэн шиг бид нар ч гэсэн бас өнөөдөр Христийн мэндэлсний баяр ч гэсэн бас зүрх сэтгэлээ бэлтгэх хэрэгтэй гэдгийг энэ ишлэл маань бас бидэнд дахин уриалж байгаа гэсэн утгатай зүйл юм. За хүндий бүр өргөгдөж гэж хэлж ярьж байгаа тийм үү? Хотгор бүр өргөгдөж гэж ярьж байгаа. За тэгвэл энэ юу хэлж байгаа вэ? Магадгүй энэ хүндий хоосон гэдэг утгыг бол илэрхийлж байгаа. Бид нар Христ мэндэлсний баярын өдөр очих гэсэн чинь миний итгэлийн хувьд бол ямар байгаа вэ? Зүрх сэтгэлийн хувьд ямар байгаа? Хоосон орон зай байгаа юм биш үстэй. Эзний тэр үгээр хоосон байгаа юм биш үстэй. Эзний амлалтнуудаар хоосон байгаа биш үстэй. Магадгүй тэр авралын баяр хөөрчин алдагдсан хоосон орон зай байгаа юм биш үстэй гэдгийг зүйлийг хэлж байгаа гэсэн үг юм. Бид нар амьдрал дундаа итгэлийн амьдралд урагшаа хойшоо унд босож алхах үед бол заримдаа найдвар алдах үед бас байж идэг. Сэтгэлээр унах үед бас байж идэг. Ягаад ч юм эзний өмнө итгэлийн амьдралаар явж байхдаа ах дүүстэйгээ эзний үгээс хуваалцаж залбирч эсийн бүлэгтээ сууж явах үед ямар нэгэн юм хийсэн ч гэсэн хоосон мэдрэмжүүд төржиж болох юм. Дүүрэгдэхгүй мэдрэмжүүд та бүхний дотор байж иж болох юм. Гэхдээ тэгвэл яах ёстой вэ? Ингэж хэлсэн байна. Хотгор бүр өргөгдөж хэлсэн байгаа. Тэгвэл бид нар яаж энэ хоосон орон зайгаа юугаар дүүргөө гэдэг асуулт гарч ирж байгаа. Маш амархан зүйл бидний өмнө байгаа. Тэрний үгээр эзэн таны төлөө ирсэн тэр сайн мэдээний 4 номыг та бүхэн уншаасаа гэдгийг ятгаж байгаа гэсэн үг юм. Та зүрх сэтгэлээ дүүргээсэй гэж хэлмээр байна. Яг бол бид нар ажил амьдралын завгүй төгжрэлтэй янз бүрийн сошиалын завгүй ланд рилсийн цаг үед амьдарч байгаа юмуд бол бид нар яг уу энэ сар болоод жинхэнэ сайн мэдээний 4 номтой та бүхэн нөхөрлөөсэй гэж хэлмээр байна. Сайн мэдээний 4 ном Матай ном болоод Есүсийг хаанаар ирснийг бол тодорхойлдог тийм үү? Тэгвэл та бүхэн яг хин нэгнийг хайж байгаа, найдвар хайж байгаа, миний дээр надад нэг өдөртөг намайг чиглүүлэх, миний найдвар болсон нэгэн байгаа бол та бүхэн магадгүй Матай номоор та бүхэн Есүсээр аялаасаа гэж хэлмээр байна. Магадгүй та нэгэн үйлчлэлийн талаар асуудалтай байгаа бол үйлчлэлд надад хин нэгэн үйлчлэх хэрэгтэй хин нэгэн байгаа бол миний төлөө өөрийгөө зориулах нэгэн хэрэгтэй байгаа бол та бүхэн Матай, Марк ном руу та бүхэн аялаасаа гэж хэлмээр байна. Та үнэхээр яг Бурхныг мэдэрч Есүс яг үнэхээр Бурхны хүү тэр үг нь бодтой биелээ болсон гэдгийг мэдхийг хүсэж байгаа бол Иохан номтой та бүхэн бас нөхөрлөөсэй гэж хэлмээр байна. Та Христэд үйлчлэхийг хүсэж байгаа бол Христийн зүрх сэтгэл дотор та байх хүсэж байгаа бол Есүс Лук номдэр хэлсний адил үйлчлэхийн төлөө гэж хэлсэн. Та үнэхээр зүрх сэтгэлээ Христийн төлөө үйлчлэлд дүүргэх хүсэж байгаа бол Лук номтой аялаасаа гэж хэлмээр байна. Тийм учраас сайн мэдээ 4 ном бол танд бол хангалттай сонголт байгаа гэж хэлмээр байна. Та энэ 4 номоор аялах үед таны зүрх сэтгэл хоосон орон зайнаа ч дүүргэх болно. Харин бид нар удаан явах үед юугаар дүүргэхээ эрен хайж идэг. Энэ дэлхийгээс эрен хайж, найз нөхдөс эрен хайж, ах дүү нараас эрен эсвэл мундаг хүмүүсээс эрен хайж, эсвэл сошиал YouTube-ос ямар нэгэн инфлюенсерээс эрен хайж болох юм. Тэдгээр бүх зүйлүүд цаг хугацаатай гэж хэлмээр байна. Тэдгээр бүх зүйлүүд өнгөрөн удах болно.
Яг л хатах навчтай яг адилхан болох болно. Харин эзний үг бол мөнхөд байх болно. Амен. Тийм учраас бидний зүрх сэтгэл дотор байгаа энэ хоосог орон цаг юугаар дүүрэх вэ? Үгээр дүүргэцгээе. Бас та давханд хоёр дахь зүйл нь юу гэхээр Бурхны амлалтуудыг эргэж санаасаа гэж хэлмээр нь. Бид нар дараа жилээ ухтаж авах чинь энэ жил өвдөж байна. Бурхан танд ямар амлалтуудыг өгсөн та бүхэн эргэж санаасаа гэж хэлмээр нь. Бидний зүрх сэтгэл юм хүндий хоосон байгаа биш үстэй. Тэгвэл тэрийг амлалтаар дүүргээсэй гэж хэлмээр нь. Бид нар Авраамын түүхийг мэднэ. Авраам нас дээр гарсан ч гэсэн хүүхэдгүй ч гэсэн. Түүнийг энэ амьдралтанд энэ Библийн хамгийн агуу нэгэн болцсон зүйл нь тэр амлалт байсан байхгүй юу? Тэр хоосорч байсан, цөл газар амтаж байсан, янз бүр өөрөөсөө хүчтэй хүмүүстэй уулзаж байсан. Харин түүнийг уулзуулж байсан, түүнийг амьдруулж байсан шалтгаан, унаж уусгаж байсан, амьдруулж байсан шалтгаан бол Бурхны амлалт юм а гэж ярьж байгаа. Тийм учраас та бүхэн Бурхан танд өгсөн амлалтуудаа санаарай. Бурхан таныг амлалт гэдэг маань болохоор Бурхан таныг энэ дэлхий дээр юу хийлгэхээр хэн болохоор бүтээсэн тэр амлалтуудыг та бүхэн санаасаа гэж хэлмээр нь. Харин бид нар хоосон болно гэдэг нь би үн цэнэгүй. Би одоо шантараад надад найдаа байхгүй гэсэн хариултыг хоосон мэдрэмжээр хүндийн мэдрэмжээр илэрхийлнэ. Тийм учраас ахтунар юмнэ. Бид нар зүрх сэтгэлийнхаа тэр хоосон орон зайг эзний үг болон амлалтаар дүүргэцгээе. Мэдээж энэ бол зүгээр нэг оюун санаагаа ажиллах процесс бол биш юм. Энэ бол бидний бие махбод сэтгэл санаа амьдралд хөдөлж ийм идэвхтэй актив гэж ярьдаг. Бид нар бол өдөр бол уцаа өглөө босоод актив гэрлийн насаад гэж байна тийм үү? Яг тэр шиг бид нар яг ч сураад, уншаад, мэдээд амлалтуудыг санаад би юу хийх ёстой вэ? Би дахиад залруулах ёстой зүйл юу вэ гэдэг эзний үгээр дүүргэхийг хэлж байгаа гэсэн үг юм. Тэр бид нар энэ хоосон цайгаараа удаа явах юм бол өөрийгөө олох болно. Юм хийсэн чи олигтой явахгүй байх болно. Харин эсвэргээрээ бид нар энэ дэлхийн өнгө оёлд автаж тэр зүйлүүдээр төр зүрийн зүйлүүдээр дүүргэгдэх аюултай байдалд хүрч болох юм. Тийм учраас ах トゥ нар Бурхны үг болон амлалтуудыг энэ хоосон зүрх сэтгэлээр дүүргэцгээе. Амен. Дараа нь харах юм бол уул толгод бүр намсаж гэж хэлсэн байгаа. Бид нар энийг харах юм бол уул байгаа, толгойдууд бас байгаа. Ер нь уул толгойд олон тооны тухай зэдвийг хүндэж байгаа гэсэн юм. Энэ бол юу гэж хэлж байгаа вэ гэхээр ил болон талд, том болон хард болон харагдахгүй байгаа, жижиг сажиг болон том бардам зангуудын тухай ярьж байгаа гэсэн юм. Би Бурхантай Бурхангүй болж штэ. Бурхны талаар хинтээ ч юу ч ярьж чадна штэ. Би дуулж чадна, би магтж чадна, би үйлч чадна. Би ямар нэгэн зүйлийг хийж чадах юм байна гэдэг бардам байдлуудыг тодорхойлж өгсөн утгатай зүйл юм. Хин нэгэнтэй харилцагтай хүртэл бардам зангаар харилцаж байгаа тодорхойлтыг илэрхийлж байгаа гэсэн юм. Ямар нэгэн байдлаар толгодын хэмжээний бардам байна гэдэг нь энэ эзний өдөр Христ мэдсэний баярын өдөр бид нар олигтой түн талархаж чадахгүй. Бурхны таалал бус тэр нь маань нийцгүй гэсэн утгатай зүйл юм. Тийм учраас уул толгод бүр намсаж байгаа гэж хэлсэн байгаа. Энэ юу хэлж байгаа? Бидний дотор ямар нэгэн бардам л өөрийгөө зөвхөх хандлага тий Бурхны тусламжгүйгээр амьдрах чадна гэсэн ийм одоо жижиг сажиг философи дүгнэлтүүд тий мэдрэмжүүд бас байж болох юм. Та бүхэн өөрийнхөө зүрх сэтгэлийг шалгаасаа гэж хэлмээр. Хэрэв бардам зүрх сэтгэл бидний дотор байх юм бол Христ нэгдсэний баярын утга учир орон зай бидний дотор дүүрэхгүй гэсэн утгатай зүйл юм. Зүгээр сүмүүдийг баярлах Христийн шашинтаг баярууд болдгороо болон тэ дуулж хурлан дуулгаараа нөгөө хэдэн дуугаад болно пастор нөгөө нэг номлуудаад ярих болно нөгөө хэдэн баярын өдрөөр ирдэг хүмүүс нь ирээлэг сайхан хөгжлөө тэгээд дин даан дуусна. Харин би өөрийнхөө амьдралаа бодноо. Гой бол би очинд буухвал яхаа очсон болно. Ямар нэг байдлаар бидний дотор бардам байдлууд байгаа бол юу вэ? Бүгдээрээ бодох ёстой. Бидний Библиэс харах юм бол Бурхан ямар хүнд нэгүслийг өгдөг гэж хэлсэн бэ? 10 хүнд нэгүслийг өгдөг. Тэгэхээр Библийн хамгийн хадгийн гэж ярьж байгаа. Манайхан баг мэдэн те энд бас яг энэ үгийг бас ярьж байгаа сонсогддог. Хамгийн хогийн хогоор нийлсэн гим үг бол бардам байдал гэхгүй. Бардам байдал. Тийм учраас бардам байлгүй олигтой тэр өдөр магтаалыг өргөж чадахгүй. Тэр өдөр үнэхээр Бурхныг алтаршуулж чадахгүй. Тэр өдөр үнэхээр Бурханд талархаж чадахгүй. Ийм саатууд жижиг сажиг бардам байдлуудыг бид нар яах ёстой. Энэ сарын турш та бүхнийг эдгэгээсэй гэж бас хэлмээр байна. Энэ мань бид нар байлгаад байгаа юм миний зан чанар болох болно. Хүмүүс харахад яах вэ? Харьцахад Бурхан ч гэсэн сонсоход хүртэл маш төвөгтэй байх болно гэсэн үг юм.
Тийм учраас бидний зүрхэн дотор би чаднаа, би дээрээс илүү, бидний ээжүүд бол олон жилийн туршлагатай гэдэг ийм бардам байлууд байгаа бол байхгүй болвол Христэд үнэхээр талдрыг өргөж чадна гэж хэлмээр байна. Тэгвэл яаж даруй болох вэ? Бидэд маш олон даруй байдлуудыг энэ тэтгэл нөхцөл байдал хүмүүсээс бол хардаг. Гэхдээ жинхэнэ төгс 100% модель загвар болоод Есүс Христ юм аа. Даруй байдлын. Тэр өөрөө бидэнд даруй байдлыг үзүүлсэн. Тэр тэнгэр дэх өөрийн алдрын титмээ орхиод хааны хүүгийн тэр байр суурь хувцас бүх зүйлүүдийг орхиод яг л бидэртэй адилхан хүүхэд болоод малын дэвшинд тэр орд хашаа бүгдийн зүгх зүйлүүдийг нь орхиод хамгийн дорд нэгэн болоод даруусал лийг үзүүлээд энэ дэлхий дээр ирсэн. Тэгээд тэр малын дэвшинд төрсөн шүү дээ. Өнөөдөр энэ бидний зүрх сэтгэл энэ талаар сонсохоор байдаг үзэгдэл дандаа сонсдог үлгэр бит болцсон байж болох юм. Домогд болцсон байж болох юм. Өөрөлд ярьдаг зүйл чихний хажуугаар өнгөрдөг тэ салхинд хийсгдэг тийм үг болцсон байж болох юм. Гэхдээ Есүс бол үүгээрээ дамжуулаад надтай, тантай, энэ танд сууж байгаа тантай уулзахын төлөө тэр хамгийн дорд нэг нь болсон. Филиппо номдор сархан бол тэр боолуулсан гэж хэлсэн бас зарцуулсан гэж хэлсэн загламаа нүгэлтэн болсон гэж хэлсэн байдаг шүү дээ. Тийм үү? Яагаад энэ гурван сегмент хэлсэн бэ? Яагаад зарц гэдэг бол хүснийх, боол бол эзнийхээ юу хэлсэн яг вэ? Юу ч хэлсэн хийх ёстой тийм эрх мэдэлгүй нэг гэж ярьж байгаа. Харин гэмтний үед бол яг вэ нүглээсээ болоод үүрж байгаа нэг хэлж байгаа. Тэгвэл тийм миний хувьд Есүс Христ миний хувьд бүх зүйл нь болоод надтай яг адилхан болохын тулд тэр дарууслаар ирсэн гэдгийг бодох хэрэгтэй гэсэн юм. Өнөөдөр энд байгаа таны энд сууж байгаа бидрийг ч гэсэн харъя. Та ямар нэгэн байдлаар эзний өмнө очихос эвгүй байж болох юм. Гэхдээ Бурхан таныг харахаар дургүй хүрмээр тийм зүйл таны дотор бардам байдлаар бас байж болох юм. Гэхдээ Есүс таны доор орсон. Таны доор орсон. Тэгээд тэр үхсэн, чиний төлөө үхсэн. Тийм учраас бид нар даруй байдлыг Есүс Христээс суралцах хэрэгтэй. Тийм учраас энэ сар та бүхэн Есүс Христээр даруугаар ирснийг та бүхэн бодох үед магадгүй энэ тэнд уул толгод хагарч тийм юу болох вэ? Уул толгод бүр намснаа гэж ярьж байгаа. Тийм учраас бидний дотор даруй байдал байж ээж бид нар зүрх сэтгэлээ Христ мэдлсийн баярт өөрийгөө зориулж чадна гэсэн утгатай зүйл юм. Даруй байна гэдэг нь дуугаа байхыг бол хэлэхгүй. Даруй байна гэдэг нь бууж өгөхийг зөвхөн хэлж байгаа зүйл бол биш юм. Зүгээр л бардам зангаал хагалахыг хэлж байгаа гэсэн үг юм. Хүлэн зөвшөөрөхийг хэлж байгаа гэсэн утгатай зүйл юм. За цаашаа харах юм бол юу гэж хэлсэн бэ? Тахирын шулуун болж игэл дохол газар нь тэгж тал болох туу гэж одоо хэлсэн байгаа. Тэгвэл энэ юу хэлж байгаагаар тахир гэж ярьж байгаа. Энэ бол арай жоохон сериосны тайлбар байгаа. Юу гэхээр гин нүглийн тухай ярьж байгаа. Муу зуршлуудын тухай ярьж байгаа. Тэгээ Бурхны таалалт хийхгүй байгаа янз бүрийн үйлдэл, хамтлах, харилцааны тухай дурдж байгаа гэсэн утгатай зүйл юм. Есүс өөрөө бол зөвхт нэгэн, шудраг нэгэн. Тийм үү? Харин тэр бидний дотор тийм нууцлаг, тахир, мөрийн тийм эзний юм таалалт нийцэхгүй зүйлүүд байхыг тэр хүсдэг. Тэр яг л өөрөө зөвхт нэгэн. Тэр өөрөө шудраг нэгэн учраас тийм зүйлээр бидэртэй баяраар уулзах хүсэхгүй гэсэн утгатай зүйл юм. Тийм учраас авралын баяр хөөрийн сар байна. Та Есүс Христийг хүлээхдээ зүгээр л жирийн л хүлээт гэж тий. За Христ мэндэлсийн баяраар ах トゥ нартай гой дуу цуудаад наадаа тий гэж өнгөрөхөөр бодож байна уу? Яг чин сэтгэлдээс жинкнээсээ Христ мэндэлсийн баярыг талархал дүүрнэ. Авралын тэр үнцийн мөн чанар дотор хүлээлттэй байна уу? Хэрэв тийм зүйлүүд байгаа бол маш сайн байна. Гэхдээ тэрэнд саадуулж байгаа зүйлүүд байгаа бол асуудалтай байна гэсэн утгатай зүйл юм. Христ мэндэлсийн баярыг бид нар гим нүгэлтэйгээ муу мухатайгаа тий гимшилгүүгээр тий муу мухаа үг үйлдэлтэйгээр өнгөрөх юм бол Есүс яаж тэр баяр багтлыг биднээс хүлээж авах юм бэ? Тийм учраас замаа бэлтгэцгээе. Бидний дотор хүндий хоосон цай байгаа бол түүнийг эзний үг амлалтаар дүүргэцгээе. Уур толгочиг янз бүр жижиг сажиг бардам байдлууд байгаа бол бүгдээр яах ёстой. Тэрийг хаглан нураацгаая. Тэр зүйлээр хэцүүлээд бүгдээр яах вэ? Эзний өмнө гимсцгээе. Бид нар тахиралцсан ямар нэгэн гим нүгэл байгаа бол бүгдээр яах ёстой. Гимшлэр эзний замыг бэлтгэцгээе гэсэн утгатай зүйл юм. Бид зөвхөн амлалтын баяраар ганцхан яах вэ?
Амралтын баяраа л гимшлийн 7 хоног гэж ярьж байхаас илүүгээр бид нар харин авралын тэр баяр хөөрийн сарын өмнө тэр үн чинийгээ дахин сэргээхэд тулд бид нар гимшлийг бас явах ёстой. Өөртөө байлгах хэрэгтэй гэсэн үг юм. Тийм учраас жинхэнэ хүлээлтийн мөн чанар бол зөв сэтгэлээ ариусгах явдалмаа гэж хэлж болно. Гимшил болно. Янз бүрийн тийм библиэлэг бус тийм зан чанар тий Бурхны өмнө харахаас чөхөц хөрмээр үйлдэлүүд байгаа бол бүгд гимшлэр, уучлалаар, өршөөлөөр Бурхны нэгүслэр сэргийцгээе. Хажуу найзтай хэлцгээе. Бурхны нэгүслэр энэ сарыг өнгөрүүлцгээе гэж хэлье. За бид нар дахиад нэг ишлэл ус үзэх ёстой. За бид нар хүлээхдээ итгэл найдвар тээж хүлээх ёстой. Хэнийг хүлээгээд байгаа юм бэ те дахиад бодох ёстой гэсэн үг тийм. За Исая 9:6-г үзье. Исая 9:6. За. Олсон. За би нэг хүмүүст бас баярлаад байгаа шүү. Та нар маань гоё юмсгээ Библи баг багаар авчираад байгаа гэсэн. Үнэхээр тунчиг их баярлаад байгаа шүү. Маш их баярлаад байгаа шүү. За. За Библи авчираагүй хүмүүсийг бол баярлахгүй нэг гэсэн үг бол биш шүү. Та нар Библи харж байгаад бас баярлаж байгаа шүү. Зарим Библигүй байгаа шүү. Зарим нөгөө Библи авчираа гэдгийг сонсоогүй байгаа зүйлүүд байгаа шүү тийм үү. За. Ядахтаа бүтцэн өдөр барьж явж салхи оруулъя да тий. За хамтаа уншия 3. Учир нь бидний төлөө хөвгүүн төрж бидний хөө өгсөн аж. Засаглал түүний мөрөн дээр байж түүний нэрийг гайхамшиг зөвлөгч хүчит бурхан мөнхийн эцэг инхийн жонон гэж дуудана. Амен. Бид нар энэ үг болвол энэ цаг үед болоод Есүс Христ ирээгүй байсан. Хөөхөд бид хүлээсээр байгаад итгэлээр хүлээж дуусгасан. Харин өнөө цаг үед бол энэ үг биелэл болсон. Хүү ирсэн. Тэгвэл бидний хүлээлт юун дээр төвлөрөх ёстой вэ? Амлалтын биелэлтэнд талархах ёстой. Бидний найдвар биелэл болсон талархах ёстой. Энэ нь жинхэнэ хүлээлт байх ёстой гэж хэлж болно. Харин бидний хүлээлт жоохон чанга сонсогдож магадгүй. Гэхдээ бид нэг удаа сонсчиход бас хэрэгтэй байх. Бидний хүлээлт гой хоол биш. Гой сайхан хөтөлбөрүүд биш. Гой сайхан гэрэл чимэглүүд биш. Эдгээр зүйлүүд бол панчаа. Хачир. Жинхэнэ хүлээлт бол юу вэ? Есүсийг хинбэ гэдэг тэр нэрний дагуу уулзах юм аа. Тэр инхийн жон мөнхийн бурхан гэж хэлсэн байна. Бид тэр нэгэнтэй уулзах тэр найдварыг тээж Христмас баярыг тавхан тэмүүлж зүтгээсэй гэж хэлмээр нь. Тэгвэл бид нар яг зогстой хөтөлбөрүүдийг гарах болно. Зогстой чимэглэлүүдийг гарах болно. Зогстой хөтөлбөрүүдийг гарах болно гэсэн зүйл байхгүй. Тэрнээс хөтөлбөр хооллуудыг янз бүрийн зүйлүүдийг буруутгаас одоо үгүй гэсэн үг бол биш. Бид нар ч баярлаж хөөрж, инээж, ханаа, тоглож наадах ёстой Христийн дотор. Амен. Тийм учраас актуунаар нэ. Тэр бол юу гэж хэлсэн бэ? Инхийн жонон гэж хэлсэн. Та түүнийг гисэн ядан хүлээж гэнэ үү? Инхийн жонон. Орон цагаа өөрийнхөө амьдралын эзнийг үнэхээр яг тэр инхийн жононгоор өдөртүүлж гэнэ үү? Эсвэл өнөөдөр жоохон хоосон байгаа бол саяны тэр 43 дүүдгэр ишлүүдний аль нэг нь байгаа бол эргээд инхийн жонон дээр очих гэж байна уу? Боломж таны өмнө байгаа шүү. Тийм учраас Христ Есүсийн баяр зүгээр нэг тэмдэглэлт өдөр бус. Бурхан надад өгсөн амлалт, миний амьдралд ирсэн амлалтууд биелээ олж байгаагийн олоод үргэлжилж байгаа цаг хугацаа юм а гэж ярьж байгаа. Исая зөвж энэ үгийг айл одоо Христийг мэдлэхээс 700 гаруй жил өмнө те энэ үгийг одоо зөвлөж хэлсэн. Тэгээ энэ маань биелээ болсон. Энэ үнэхээр гайхалтай үйл явдал юм а гэж ярьж байгаа. Тэгвэл гайхамшиг зөвлөгч нь юу илэрхийлж байгаа вэ? Христ мэдлэсний баяраар тэр бяцхан хүү хинбэ гэдгийг бид нар харах ёстой. Гайхамшиг зөвлөгч гэдэг нь болохоор тэр миний амьдралыг хамгийн бэст зөв өдөртөгч нэгэ гэдгийг хэлж байгаа. Хамгийн сайн зөвлөгч нэгэ гэдгийг бас илэрхийлж байгаа гэсэн үг. Хүн ямар зөвлөгөө өгч болно. Гэхдээ Есүсийг гүйчихгүй гэсэн
итгэлээр уулзалтыг хийж байгаа гэсэн үг. Тийм учраас жингийн зөвлөгч жилээгүй гайхамшиг зөвлөгч хэлсэн байна. Амен. Гайхамшиг зөвлөгч. Тэр бол төгс мэрэгэн ухаанч гэж хэлж болно. Есүс бол бидний амьдралыг яах ёстой вэ? Өдөртгаар ирсэн гэдгийг яах вэ? Тэр өдөр бид нар гэрчилнэ. Хүчит бурхан гэж ярьж байгаа. Есүс хэр зэрэг хүчтэй юм бэ? Бид нар хүчний талаар боддог ингэж боддог. Христ бол үхлээс амьдсан учраас гэж бодож байгаа. Гэхдээ тэр миний төлөө үхснийг бодох ёстой. Тэр ямар нэг зовлон зүдгүү тэгээд шийдвэрүүдийг авсныг бас бодох хэрэгтэй. Энэ амьдралд туулах миний зовлон бэрхшээлүүдийг тэр яасан бэ? Туулсан шүү дээ. Дараагийн хүч чадлан дээр бодох ёстой. Бид нар Иохан номыг унших ёстой. Есүсийн төгс байдлын дээр бодохыг хүсэж байгаа бол та бүхэн хоосон зүрх сэтгэлээ хоосон орон зайгаа сургалт семинараар ажиллаар биш. Юугаар дүрх ёстой вэ? Мөнгөний төвлөгөөр биш. Иохан номоор дүрхэх гээд үзээрэй. Тэн дээр юу гэж хэлсэн бэ? Эхэнд үгээс нь гэсэн үг гарч байгаа. Уг нь махад болсон. Түүнгээр бүтээгдээгүй зүйл нэг ч үгүй гэж хэлсэн байгаа. Уг нь махад болж ирэхэд зарим түүнийг хүлээж авсан, зарим түүнийг Иохан 1:12 буюу хүлээж авч бүх хамтаа болсон гэсэн үгээс гарч ирж байгаа юм. Тэгвэл Есүс ямар хүч чадалтай юм бэ? Есүс бол тэнгэр газрыг бүтээсэн. Амен. Амен. Сүхчний хажуугаар өнгөрцөн үү? Тэгвэл тэр миний амьдралын бүх хүч чадал юм аа гэдгийг бид нар яах ёстой. Тэр өдөр итгэж найдвар тээж хүлээж очих хэрэгтэй гэсэн үг юм. Хэн дээр очих гэж байгаа юм бэ? Хүчит бурхан хязгааргүй хүч чадалтай бүгдийг аврагч тэр нэгэнтэй бид нар уулзах байна. Мөн тэр юу вэ? Мөнхийн эцгээ гэж хэлсэн байгаа. Идэвхтэй итгэл найдвар хайр гороос хамгийн агуу нь хайр гэж ирсэн тийм үү? Тэгвэл тэр хайр нь энэ мөнх гэдэг үгтэй тэнцүү утгатай. Бурхны хайр юу вэ? Хизээш дуусахгүй. Бид нар тэнгэр усад очсон ч түүний хайрын оршихуй дотор амьдрсаар байх болно. Харин бидний итгэл хизээ дуусах вэ? Христийг ирэх үед буюу энэ дэлхийг орхих үед дуусах болно. Христтэй уулзах үед найдварч гэсэн адилхан тийм үү? Тийм учраас ахтунаар өмнө. Тэгвэл үрд мөнхий гэдэг нь тэгвэл бид нар яах вэ? Зөвхөн би мөнхийн л амьдрнаа гэдэг бодлоосоо бид нар яах ёстой вэ? Энэ цаг руугаас авчрах хэрэгтэй. Өнөө миний амьдралыг өглөө босч байгаа, ажиллаж байгаа, амьдарч байгаа, ганцаараа байгаа, хамт олонтой байгаа, унаж бүдэрч байгаа бүхэл цаг хугацаанд Бурхны өөрчлөгчгүй, хууршгүй чам руу хандсан хайр халамж нь хизээд байгааг болвол илэрхийлж байгаа зүйл байхгүй. Тийм учраас ахтунаар бид тэр Есүстэй Христ билсний баяраар уулзах гэж байна. Амен. Тийм бодол хандлагаар түүн рүү очиорс гэж хэлмээр. Амен. Үл ихний хэсгээр бид нар яах вэ? Зүрх сэтгэлээ замаа бэлтгий гэж хэлсэн. Харин одоо хэн дээр очих гэж байгаа гэдгийг бодох хэрэгтэй. Бид нар жирийн Крисмас баярыг тэмдэглэх гэдэг энэ контент хийгээд надад мөнгө санхүү өгөөрөө би одоо ийм хийх гэдэг Есүсийг алтаршуулах чинь нөө зүрх сэтгэлээ цэвэрлэх юм бол яах вэ? Бага зүйлээсээ эхэлж чадна. Бага зүйлээсээ бид нар яах вэ? Зориулж чадна. Амен. Христийг алтаршуулахын тулд янз бүрийн зүйлүүд хачнуудыг илүү онцгойлж ирснээс Христийг алтаршуулах зүрх сэтгэлдээ алтаршуулах ёстой. Тэр хэн бэ гэдгийг бид мэдэх ёстой. Тэр бол инхийн жон. Амен. Тэр бол амар тайвны бурхан. Тэр төгс хүчит нэг. Амен. Тийм учраас ахтунаар өмнө Христ билсний баяраар бүгдээрээ жирийн хүлээлт биш, жирийн зүгээр нэг гой үйл явдал хөтөлбөр байгуулад зохион байгуулаад хийх явдал биш юм аа. Чин сэтгэлийн хүлээлт байх ёстой. Хэнийг хүлээж байгаа гэдгийг бид нар мэдэх ёстой гэсэн утгатай зүйл юм. Тийм учраас бэлэгсэлт, хоолунд, ширээ сандал, амралт, зугаалга янз бүрийн сошиал контентууд бид нар маш мөнгө зарцуулдаг. Маш их хувцас тулд мөнгө төгрөг зарцуулдаг. Мэдээж энэ бол та бүхний өөрсдөө хувийн асуудал. Гэхдээ би таныг юу хэлж байгаа вэ гэхээр Христтэй дэндүү орхон энэ сарыг өнгөрүүлжээ гэдгийг л ятгаж байгаа гэсэн утгатай зүйл. Амен. Тэгэхээр бүх зүйлүүд чинь дандаа хайр шүү. Түр зүрх. Бүх зүйлүүд чинь түр зүрх. Бид нар тэр энэ цаг үеийн мөн чанараас давах хэрэгтэй шүү дээ. Тийм учраас ахтунаар бидний гол хүлээлт бол итгэл найдварын бурхан руу зүрх сэтгэлээ хандуулах явдал юм аа. Есүсийг хэн бэ гэдгийг бодож түүн рүү тэмүүлэх хэрэгтэй юм. Амен. Тэр зөвхөн аврагч биш. Тэр бас юу вэ? Мөнхийн бурхан шүү дээ. Амен. Тэр хүчит бурхан. Амен. Тэр инхийн жоо миний үргэлж надтай миний амар таймын төлөө тэр үргэлж надад санаа тавьдаг бурхан. Амен.
Тэгвэл бид нар бас Христийн хинбэ гэж бас зүрх сэтгэлээ хандуулахаас бид нар Ром 15:13 дугаар эшлэгээс үзье. Ром 15:13-ыг хамтдаа уншъя. За. Осно. За ирэх 12 сарын 27-нд манайхаа зөв ташрамж хэлжээ тий. Ааха тэмцээн болно шүү зөө. Аахаа л болоод дуусна. Та нар Колосын ном цээжлэх уралдаан бас болно. Тэгээ Колосын ном цээжлсэн хүн болон 100 мянга өгөх юм байлээ. Ааха тэмцээн төрөөс өмнө 100 мянга өгөх юм байлээ. Ингээд бас энэ бол манай чуулган ариун бичээстэй хамтарч ажиллаж байгаа зүйл шүү заа. Тэгээ бид орондын чуулгандаа Библи авах гээд бас энэ ажлыг бас эхлүүлж байгаа гэсэн утгатай гоё идэвхтэй гоё оролцоороо тий. За шинэ жилийнхаа бас мөнгөийг олчих юм байна шүү дээ. За унши. Ураа найдварын бурхан та нарын итгэл дотор бүх баяр баясгалан ба амар тайвнаар дүүрэх болтугай. Ингэснээр та нар ариун сүнсний хүчээр найдвар болох юм аа гэж ирж байгаа. Тэгвэл. За тэгвэл эндээс харах юм бол юуны тухай ярьж байна? Бидний баяр хөөр бол юм ариун сүнс дотор хийгдэх учир шалтгаантай юм гэдгийг бол тодорхойлж байгаа гэсэн үг юм. Эдгээр зүйлүүд нь ариун сүнсээр хийгддэг юм аа. Ариун сүнстэй хүн Христийг үнэхээр найдаж хүлээдэг. Ариун сүнстэй хүн Христийн зүрх сэтгэлдээ бүрэн дүүрэн зориулж чадна. Тэгэд юу вэ? Бид нар ариун сүнс дотор хамтдаа энэ зүйлийг хийж чадвал ариун сүнсний удирдлагчаар энэ зүйлийг хийж чадсан бол ариун сүнс бидний дотроос баяр баясгалан бүрэх болно гэсэн үг. Баяр баясгалан. Тэгээ учраас баяр баясгалан 9 үр жимсний хэдчгэн байдаг вэ? 2 уу асуугаад би асууж байгаа ч. Яг уу. Яг 2 гээ уу гэдэг шиг араас нь асуугаад байгаа юм. За бид нар Христийн хайраар дүүрж ирэхэд, Бурхны хайраар дүүрж ирэхэд бидний дотор ариун сүнс баяр баясгалан бас дүүргэж эхэлдэг. Баяр баясгалан. Ариун сүнс бидний дотор оршиж байгаа шалтгаан нь юу гэхээр баяр баясгалангаар дүүрхийн тулд бидний дотор оршиж байдгаа гэж ярьж байгаа. Тийм учраас Христ мэдсэний баяр гэхээр бид нар яг баяр баясгалан, баярын гоё чимглүүдийг бодоод байгаа шүү дээ юм уу? Харин Христ мэдсэний баяраар бид нар ариун сүнс дотор нэгдэх үед жинхэнэ юу вэ? Доторх гоё чимглэл чинь гаднаа яг илэрхийлэгдэн. Тэр нь буруу зуршлуудаа хаяна. Христийн тааламжгүй үйлдэлүүдэд зогсоо. Тийм үү? Янз бүрийн бардам хандлагуудаа бид нар ягсж байгаа хаглан буталгаад Христийн баяр баясгалан гэдэг өөрсдөө чанарыг илэрхийлж байгаа юм. Ариун сүнсний баяр баясгалан ямар баяр баясгалан бэ гэхээр оюун цаг өөрөөр татах хэрэгтэй. Тэгэхээр бид нар баяр баясгалан гэхэд мөнхийн устдаа баяр баясгалантай байна гэж байгаа боловч жинхэнэ баяр баясгалан мэдрэх үе чинь энэ цаг үе байхгүй юу? Тэгэхээр юу гэхээр энэ баяр баясгалан болоод нөхцөл байдлаас мөнгөтэй ч, мөнгөгүй ч, завтай ч, завгүй ч, өвчтэй ч, зовлонтой ч, гачигдaltaй ч, дуталтай ч, ганцаарцсан ч, олуулаа ч, эд зүйлтэй болсон ч алдагдахгүй баяр баясгалан тухай ярьж байгаа гэсэн үг байхгүй юу? Амен. Тийм учраас энэ хоосон орон зай айдас санаа зовлонлоо бид нар зүрх сэтгэлээ дүүрэх биш харин Бурхны нэгүслэл хайрыг бодоход ариун сүнс бидний дотор баяр баясгалан дүүргэж болно. Тэгэхээр ах トゥ нар өмнө Христ мэдсэний баярт та бүхэн зүрх сэтгэлээ дахиад ариун сүнс болон зүрх сэтгэлээ бүсээр Исая 43 дугаар эшлэлээр эргцүүлэн тунгаан бодож тийм. За Есүс рүү очих байгаа хэн рүү очих гэж байгаа вэ? Хэний бид нар баярыг тэмдэглэх гээд байгаа вэ гэдэг бас дахин бодож тэгээд яг тэгж эргцүүлэхэд ариун сүнс бидний дотор яг баяр хөөргийг дүүрэх болно. Амар тайвныг дүүрэх болно. Тэгээд яг энэ ихний гуравчин болвол хизээч ямар ч нөхцөл байдал орхигддгүй хөтлөшгүй тийм Бурхны ивэл байгаа байхгүй. Тийм баярыг та бүхэн цэгцлээд тэмдэглээсэй гэж бас хэлмээр байна. Та инхийн жоног Есүсийг хүлээж гэнэ үү? Төгс хүчит Есүсийг хүлээж гэнэ үү? Мөнхийн хүчит Есүсийг хүлээж гэнэ үү? Зүгээр л баярыг тэмдэглэх гээл тэр өдрийн юу болох вэ гэдгийг бодохыг бодож байгаа бол жирийнийг л хүлээлт. Зүгээр л нэг төрсөн өдөр байна уу? Үхэл ахцал байна уу? Үйл явдлын баярыг
Харин жинхэнэ хүлээлт бол энэ олон хүмүүс дундаас хуучны Есүстэй уулзах, түүнд найдах хүлээж байгаа хүний дүр төрх юмаа гэж хэлж болно. Амен. Тэгэхээр бүгдээрээ төвлөрлөө дахиад нэг эргцүүлээсэй гэж хэлмээр байна. За бүгдээрээ бас нэг ишлэл үзээд дуусна. Луг 2:7 үзье. Одоо бид нар яах ёстой вэ гэхээр найдаж хүлээж байгаа бол төлөвлөх хэрэгтэй. Жинхэнэ хүлээлт бол төлөвлөнө. Луг 2:7 байна уу? За Христ мэдсэний баяр болгоноор бид нар уншиж байгаа юм да. Таамт унши 3 Тэр ууган хүүгээ дөрүүлж түүний даавуунд ороож тэжээлийн онгоц дотор тавив. Учир нь буудал тэднийг хоноглуулах өрөө байсангүй гэж хэлж байна. За тэгвэл энд юуны тухай гарч байна вэ? Мэдээж нэг аав ээж нь хүүгээ аваад явж байгаа тийм үү? Авж явж байгаа хооронд нь асуудал гарсан. Юу болсон бэ гэхээр тэднийг оруулах өрөө байсангүй гэсэн утгатай зүйл юм. Бид нар маш гоё баярын үйл явдлыг тэмдэглэж байгаа боловч бид нар төлөвлөгөө оруулаагүй юм бол энэ дэлхийн төлөвлөгөөнд булаагдаж, хулгайлагдаж, алдагдах болно гэсэн утгатай зүйл юм. Өөрөөр хэлбэл хүмүүс өөрсдийгөө боцоо хөвөө ячаа өөрийнхөө хүсэл махбодны хүсэл тачаалуудыг дагсан гэсэн утгатай зүйл юм. Мари Йосеф хоёрыг хүмүүс мэдээгүй гэж үү? Мэдснээс болоод Египт даяар хөдөлгөөн өрнөсөн. Израиль даяар Ром даяар хөдөлгөөн өрнөсөн. Тийм үү? Тэгэд бяцхан хүү төрөх гэдэг гэвч тэднийг хоноглуулах өрөө байсангүй. Жинхэнэ хүлээлт хийж байгаа бол та Христ мэдсэний баярт өөрийгөө бүрэн зориулах төлөвлөгөө гаргаасаа гэж хэлмээр байна. Магадгүй мөнгө байж болно. Магадгүй чадвар байж болно. Магадгүй цаг хугацаа золиос зориултууд янз бүрийн зүйлүүд бас гарч байж болно гэсэн үг. Тийм учраас та бүхэн Исая 4:3, 43, 4, Исая 9:6-нуудыг дахиад нэг эргцүүлээсэй гэж хэлмээр байна. Гэхдээ Ром 15:13 битгий хаяараа. Энэ бүх зүйлүүд баяр ёслолтын чинь ариун сүнсээр л хийгдэх болно гэж ярьж байгаа. Ариун сүнсээр. Тийм учраас бидний баяр юу вэ? Хэрэв бид нар яг ийм төлөвлөхгүй бол ингэж ярих болно. Бидний хандлага хийхгүйгээр ийм болно. Есүсээ та намайг авраач гэж ийм л итгэж болно. Та миний аврагч юу гэж хэлэх болно. Харин жинхэнэ Христийг төлөвлөсөн хүн бол Есүсээ та миний амьдралын эзэн гэж ярьдаг хүн болно гэсэн. Тэгээ Есүс зүгээр авраал бусд нь бол хэрэггүй гэсэн үг бол биш аахгүй. Есүс миний амьдралын эзэн учраас Христ мэдсэний баярын өмнө яах ёстой юм бүгдээрээ түүнийг төлөвлөцгөө. Зүрх сэтгэлийн буудал гэж хэлж болно тийм үү? Есүс зориулсан өрөө эсвэл зориулаагүй өрөөнүүд байна уу? Тийм учраас Христийг хүлээж авна гэдэг нь юу вэ? Цаг заваараа оролцдог зүйл, гоё сайхны өнгө үзэмжээр оролцдог гэж зүйл биш. Миний амьдралын эзэн учраас хизээд нээлттэй хаалт гэсэн утгатай зүйл юм. Амен. Бид нар тэгж эхлэх үед та миний амьдралыг захираач гэж даруй хүний дуу болох болно. Бид нар тэгж хэлэх үед би буруу гин нүглээр дүүрчээ, буруу туршлагаас худлаа ядаг, хулгай ядаг, хумсалдаг энэ бүх зүйлүүдээс гимших үгнүүд гарч ирэх болно. Тэгэхээр бүгдээрээ Есүсийг амьдралынхаа эзэн гэж хүлээж аваасаа гэж бас хэлмээр байна. Гэхдээ асуулт гаргая. Есүс зүгээр аврагч, чиний хувьд аврагч уу? Амьдралын чи эзэн үү? Амьдралын чи эзэн бол та өрхөж нөхрөлж явах үедээ эхнэр нөхрийн харилцаанда, аав ээж хүүхдүүдийн харилцаанда, эхнэр нөхрийн харилцаанда, сүм чуулганы ах дүүсийн харилцаанда, эндээс гараад ажлынхаа татвар дээр харилцах харилцаан дээр Есүсийг яах вэ? Амьдралынхаа эзнэр болгож чадвал та үнцэнтэй хүн юм аа гэж ярьж байгаа. Харин Есүс зүгээр аврагч гэвэл та сүмийн итгэгч, зүгээр шашны итгэгч болно гэсэн. Тэгвэл бид нар яах ёстой вэ? Хоос хүндий байгаа бол эзний үгээр дүүргэцгээе. Амен. Тахиралцсан, мушгилдсантай эзний тэр хайр оршгүй анх ярьжсэн тэр халуун хайр анхны хайруудаа гээсэн байгаа бол ямар нэгэн гэмт түүнийг дуудах саатуулж байгаа зүйлүүдийг бүгдээрээ өөрсдийн зүрх сэтгэлийг тайлцгаа. Амен.
Тэгээд бид зогсохгүй бид нар яах ёстой вэ? Христ рүү очих үед бид нар төлөвлөх ёстой. Төлөвлөх ёстой. Тэгээ Христ мэндэлсийн баяр зүгээр дуулчихъя, намайг тэгвэлчгийдээ, надаа ингэ хэлчихийдээ гэж битгий ядар. Тэр тэгж ядарч байгаа бол та сүнслэг байдлын хувьд бол харин ядарсан байна гэсэн үг. Эзэн рүүгээ очиосоо гэж хэлмээр. Амен. Тэгээ учраас жинхэнэ хүлээсэн итгэгчд болцгоё. Амен. Тэхөө. Тгий. Хажуунаас тгийг хэлээрэй. Тгий. Тгий. Тэгэхээр жилд ганц удаа болоод нэг өнгөрүүлждэг баяр биш. Харин жинхэнэ үн цэнэ, итгэлээ, оюун санаа сэтгэлгээ, сэтгэл зүй, сүнслэг байдлуудаа бид яах ёстой вэ? Христэд дүүрэх ёстой. Амен. Завгүй байдал амар их ажил хийж байгаа битгий ядраа. Бид нар Бурханд итгэсэн мөртлөө амар ядарсан итгэгчдэр байдаг. Бурханд итгэсэн мөртлөө амар гойдог итгэгчдэр байдаг. Бурханд итгэсэн мөртлөө баян асуудлууд нь дандаа ингээд комплекс ингээд тавтагдаад гэдэг юм уу? Бидний буддаа гэдэг юм цикл дотор амьдарч байгаа шүү дээ. Бид нар дандаа гэрэлтэж явах ёстой, өөрчлөгдөх ёстой, ариусгах ёстой, ширжлэгдэх ёстой, талархах ёстой. Тийм учраас Христ мэндэлсийн баяр бол уламжлалт зүгээр нэг жирийн нэг энэ дэлхийн баяр бол биш юм аа. Амен. Гал гаргах баяр байхгүй. Амен. Христ мэндэлсийн баяр бас гоё сайхан мэдрэмж өгөх бас баяр биш. Мэдрэмжийн итгэгчд бол бид нар биш шүү дээ. Бидний сэтгэл санааны итгэгчдэр бол биш шүү дээ. Бид нар бол аврагдсан үн цэнтэй итгэгч нар юм аа. Бид нар Бурхны нэгүслийг өдрөөс өдөрт хүртэх ёстой итгэгч нар юм. Амен. Дүгцгээ асуулт байна. Та Христ мэндэлсийн баярыг жигнэсээ хүлээж байна уу? Жирийн нэг нь зүгээр нэг баяр мэтэд жил болгон хийдэг баяраар хүлээж байна уу? Тэгвэл би танд санал тавьмаар байна. Ямар санал вэ гэхээр та ямар нэгэн зүйл хийхгүй ч болно. Гэхдээ та Бурхны үгтэй ойртох юм бол сайн мэдээ дөрвөн нутаа ойртож нөхөрлөж чимээгээ цаг хийж мацаг барих юм уу те гим нүглийн асуудал дээр зуршлууд дээр гим нүглийн асуудлууд дээр мацаг барьж ариун сүнсэнд найдаж ариун сүнсний дуу хоолойг сонсож баяр баясгалангаа сэргээгээсэ гэж санал тавьмаар байна. Хамтаа залбирцгаая. Тэгээ хамтаа бүгдээрээ түрүүний нөгөө сонсооч гэдэг нэг дуу байсан шүү дээ.